төрж мөрч юм шиг. За та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж байна. За ингээ Улсын их хурл дахь Ардчилсан намын бүлэг 2011 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн бүлгийн ээлж хуралдаанаа хийлээ. За өнөөдөр бид бүхэн хуралдаанаараа эхний хоёр асуудал нь нэлээд бодлогын чанартай том хоёр асуудлыг авч хэлсэн. Энэ нь юу гэхээр төрөөс баримтлах хоёр үндсэн бодлогын асуудал байгаа. Эхнийх нь хөлийн бомбын талаар, хоёр дахь нь гамшигын талаар. За энэ асуудлуудаар асуудал хариуцсан сайд нар нь төрөөс баримтлах бодлогынхаа танилцуулгыг хийлээ. За эхний асуудлаар хөлийн бомбын талаар баримтлах бодлогын талаар хууль зүйн дотоод иргэн сайд нэмд орж, за гамшигын талаар, гамшигаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого хөтөлбөрийн талаар Монгол Улсын шадар сайд инх болтноор бүлгийн хуралдаан дээр ажлын хэсгийн гишүүдтэйгээ байлцаж гишүүдийн сонирхсан асуулт хариуллаа. За энэ хоёр бодлогын баримтчгийг Ардчилсан намын бүлэг хоёулангийн хилцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. За эхний асуудлаар хөлийн бомбын асуудлаар Яачлын Батсуур гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг. За хоёр дахь гамшигаас хамгаалах төрийн бодлогын чиглэлээр энэ Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгүүдийг байгуулж, за бүлгээс оруулах, зарчмын зөрүүтэй санал боловсруулах энэ ажлын хэсгийг батллаа. За дараагийн асуудал бол эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс Улсын их хурлын гишүүн Батүлийн санаачилсан. За хууль санаачлагч бас хуулийн төслийнхаа концепцийг танилцуулаад бүлгээс хилцэх зүйтэй, за холбогдох мэргэжлийн байнгын орон, хууль зүйн байнгын орогоор асуудлыг хилцэх зүйтэй гэдэг дээр гишүүд тогтлоо. За дөрөвдүгээр асуудал бол импортын барааны гайлын халуун доторын хувь хэмжээ батлах, мөн ноол урыг үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор засгийн газрын үн цас гаргахыг зөвшөөрөх тухай асуудлуудыг бүлэг зарчмын хувьд нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн. За ингээд үндсэндээ бид бүхэн энэ одоо 7 хоногийн бүлгийн ээлж хуралдаанаар хэлсэн асуудлын талаар өгөх мэдээлэл бол ийм байна. За нэмэлт асуулт байх юм бол хариулахад бэлэн байна. За томилгоотой холбоотой хоёр асуудал энэ 7 хоногт зохицуулах ёстой байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийн асуудал. За энэ асуудлаар бол үндсэндээ бас хүмүүсийг ажлын хэсэг гаргаж судалсан байгаа. За мөн Улсын их хурлын дэд хороодын дарга нарыг томилох тухай асуудал байгаа. За ингээд энэ асуудлыг чуулган хэлцэхүүгээр өнөөдөр бодлогын бас том баримтчид хэлцсэн учраас бүлгийн хуралдаан завсарлахаас өмнө бас энэ асуудлыг хэлцэж чадаагүй. За хэрвээ шаардлага гарах юм бол энэ асуудлуудыг хэлцэхээс өмнө бүлэг завсарлага авч ээлжид бус хурлаараа энэ асуудлыг төрөвчилж хэлцүүлье гэсэн ийм байр суурьтай байна. Өдөөс хойш чухал ажлын хэсгүүд бас хуралдах учраас одоо яг Улсын их хурл дээр байж байгаа хэд хэдэн хуулийн төслөө, за дунд нь бас сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг эдгээр хуралдах учраас бүлгийн хурлыг өдөөс хойш үргэлжлүүл зарлах ийм боломжгүй байгаа. Асуудлууд нь явах шаардлага байгаа гэдэг үднэс. Тийм учраас иймэрхүү зохицуултыг бүлгийн удирдлагын зүгээс хийсэн гэдгийг бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. За өөр асуулт? Гэхдээ яг өнөөдөр бол нийтдээ Монгол Улсын хэмжээнд 26 бонд үйл ажиллагаа явуулж байна. За яг хуулиар энэ үйл ажиллагаанууд нь зохицуулагдаж явагддаг. Гэхдээ хэд хэдэн салбарын асуудал энд хамрагддаг учраас төрөөс баримтлах юм нэгдсэн бодлого гаргах шаардлагатай гэсэн ийм байр суурьтай байгаа юм байна засгийн газар. За энэ чиглэлийн дагуу энэ бомбыг нээх хаах асуудлууд, энэ гормын асуудлууд, ажиллах гормыг тогтоох асуудлууд, за мөн хөрөнгө санхүүгийн баталгаа гэх мэт энэ чиглэлийнхаа зохицуултуудыг энэ бодлогынхаа хүрээнд бол зохицуулж байгаа. За энэ зохицуултын хүрээнд бас Ардчилсан намын бүлгийн гишүүд авч үзээд эдгээр асуудлын дагуу бол бас ажлын хэсэг гаргаж энэ хөлийн бомбтууд дээр өнөөдөр бас их хурлын гишүүдийн зүгээс бас очиж ажиллах байр хөдөлтөд танилцах юм бодит шаардлага байгаа гэдэг саналыг бас нэг бус гишүүд илэрхийллээ. За энэ чиглэлийн дагуу бас засгийн газар холбогдох арга хэмжээгээ аавна гэдгээ бол сайд бас танилцуулсан. За дараагийн нэг зүйл бол бас энэ бодлого хөтөлбөр баримтлагаас гадна нэлээд санхүүжилтийн асуудлуудыг энэ давхар шийдэж явах. За энэний дагуу бол эргээд хөтөлбөр өөрөө бас амьдрал дээр хэрэгжиж явах энэ баталгааг нь гаргах шаардлагыг бол гаргалаа. За мөн хойд хилтэй холбоотой хөлийн бомбтууд ажиллагаатай холбоотой хэд хэдэн саналууд гарсан. Энэ чиглэлийн зүйлүүдийг бас нэлээд ярилцах шаардлагатай гэдэг дээр бол гишүүд бол санал нэгдсэн байгаа. За ингээд бас хэд хэдэн байгууллагууд салбарын тухайлбал хөлийн цэргийн асуудал, за хөлийн байцаа өнгөрүүлэхийн асуудал, гадаадын иргэдийн
бүртгэлийн асуудал, гайлт, мэрэгжлийн хяналтын байгууллагуудтай холбоотой гэдэг ингээд энэ олон чиглэлийн асуудлууд асуусан учраас ажлын хэсэг эдгээр байгууллагуудын бас ажлын уялдаа холбоог хэрхэн хангах уу, ямар зохицуулт хийх үү гэдэг дээр ажлын хэсэг 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан байгаа. Тэгээд энэ чиглэлээр бас нэлээд нарийн судалж зарчмын зөрүүтэй саналуудыг оруулж ирье гэдэг дээр тогтсон. Зарим санал нь бас концепцийн шин чанартай ч гэсэн саналуудыг бол хүндсэн байгаа. Тийм учраас бол эргээд ажлын хэсгийн санал эзэслэж боловсруулагчны дараа бүлэг энэ асуудлыг эргэж авч хэлцгээр босон гэдгийг хэлхийг хүсэж байна. За байна. За. За, эхний асуудал улсын хурлын сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг бид бүхэн улс орны хөгжлийн бодлогыг хөгжлийн бүтээн байгуулалтыг хангах ийм сонгуулийн тогтолцоо үйлчлэх ёстой гэдэг дээр нэгдүгээр санал нэг байгаа. За энэ тогтолцоог хангах хамгийн зөв шийдэл бол сонгуулийн пропорционал тогтолцооны одоо хувь тэнцвэрсэн тогтолцооны элемент орж ирсэн ийм сонгуулийн тогтолцоо бол зөв гэдэг дээр санал нэгдсэн байгаа. За ингээд их хурал дээр явах хамгийн боломжтой хувилбар бол холимог тогтолцоо гэдэг дээрээ бол бүлэг тогтсон. За энэ холимог тогтолцооны дагуу их хурлын ажлын хэсэг ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээ энэ тогтолцооны дагуу орж ирж байгаа ажлын хэсгийн саналуудыг энэ 7 хоногийн лав гарагт одоо хуралдахаар хуваар нь төлөвлөгдсөн төрийн байгуулалтын байнгын хороо хилцээд явах ёстой гэсэн ийм байр суурь дээр байгаа. За энэ чиглэлийн дагуу бүлгээс томилогдсон ажлын хэсэг энэ ажлын хэсэгт орж ажиллаж байгаа гишүүд бол ажилланаа. За батлагдах байхаа гэсэн ийм бас итгэл найдвар бол байгаа. За дараагийн асуудлаар бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн асуудал бол энэ 7 хоногийн их хурлын хилцэх ажлын төлөвлөгөөнд бол багтаагүй эх 7 хоногоос бол хилцээд явах бах. За энэ үед нь бол бүлгийн ажлын хэсэг дүгнэлтээ эргэж бүлгийн хурлаандаа танилцуулаад бүлэг өөрийнхөө албан ёсны байр суурийг нэгтгээд энэ асуудалд бол бүлгийн зүгээс оролцсноо. За 3 дугаар асуудлын хувьд бол сураг ажгаар бүгдээрээ ажил хийж болохгүй. Ялангуяа улсын их хурл дахь үндсэн бүтцийн байгууллага болох энэ Арслан намын бүлэг бол асуудалд бол яг албан ёсоор бичгээр одоо хууль дүрмийнхаа дагуу тавигдсан ямар ч асуудлыг авч хилцээд өөрийнхөө албан ёсны байр суурийг илэрхийлнэ. Өнөөдөр албан ёсоор тавигдсан нэг ч асуудал байхгүй учраас энэ сураг ажгийн асуудалд бол өнөөдөр албан ёсны хариулт өгөх болцоогүй гэдгийг хэлхийг хүсэж байна. За баярлалаа.